сэрэ нартай залуус наран саран хайтираа Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт үзэгчтэй. Монголын үндэсний олон нийтийн телевизээс бэлтгэн хүргэдэг их ил соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой их илний уралдаанд нэвтрүүлэг маань өнөөдөр нийслэлийн 105 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид маань оролцож байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт байна бас манай Бамбар маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг ерөнхий ивент тэтгэгчээр 30 жилийн түүхтэй Ice Mark манай Бамбар маань бас хамтран бас надад нэвтрүүлгээ хүргэж байна. Бамбар та баярлалаа. За Бамбар маань ямар гоё бүжгэлдэг юм бэ? За одоо төр суугаад Бамбар маань жоох амарч яхоо. За баярлалаа. Ингээд үзэгч та бүхэндээ өнөөдрийн нэвтрүүлгийн мөн тэмцээний дүрмийг танилцуулъя. Өнөөдрийн тэмцээн маань 2 үеэс бүрдэн. 1-р үе маань нийт 6 асуулттай. Харин 2-р үе маань 8 асуулттай. Яг одоо миний ард нийт 50 сурагчид маань оролцож байгаа. Асуулт тус бүрт 3 хөлбөр гарч ирнэ. А, Б, В гэсэн хөлбөрөөс сурагчид маань өөрсдийн зөв гэж бодсон хөлбөрийн ард зогсоолно. Тэндээс зөв хариулсан сурагчид маань 2-р үе рүүгээ орно гэсэн үг. Мөн 2-р үед хэдэн сурагч зөв хариулсан байсан хамаагүй тэр сурагчид маань бас бүгдээрээ ялагч болно гэсэн үг. Тэгэхээр яг одоо бүгдээрээ хамтдаа өнөөдрийнхөө тэмцээнийг эхэлцгээе. За өнөөдрийн тэмцээнд нийслэлийн 105 дугаар сургуулийн сурагч ахлах ангийн сурагчид маань оролцож байна. Яг одоо миний зүүн гар талд 25 сурагч, баруун гар талд мөн 25 сурагч оролцсон байна. Ингээд 1-р үеийн хамгийн эхний хэсэгт зүүн талын сурагчид маань оролцох уу, баруун талын сурагч төрөж оролцох уу гэдгийг хэдүүдээ шодоо шийдчихээх үү. Хоорондоо хуруулна гэсэн үг. За тэгээд хожигдсон нь төрөж эхлэх шүү. За. За 2-3 1. За 1-2-3 шү. Бас яг булгаацгаж үзэж байна те. За эдний хожигдсон уу? За тэгэхээр одоо хамгийн ихний хэсэгтэрээ манай 25 сурагчид маань оролцоно гэсэн үг. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Ice Mark. Ингээд бүгдээ хамтдаа 1-р үеийн хамгийн ихний асуултыг сонсцгоё. 1-р үеийн 1-р хэсэг. 1. Сайн гэдэг үгийг аль өгүүлбэрт дайвар үгийн үүргээр хэрэглэсэн бэ? А. Сайн хүн олон. Б. Тэр сайн бичдэг. В. Сайн ном уншлаа. 5 4 3 2 1. Яг энэ сонгосон хөлбөртэй бол яг ихтэй байгаа тийм манайхаа. За сурагчид маань А болон Б гэсэн 2 вариантыг сонгосон байна. Б вариантынхаа ер нь яг өөрсдөндөө хэр ихтэй байна? Зөв үү буруу юу? Хэрвээ буруу байх юм бол Б вариантынхан маань одоо бүгд хамгийн эхний үеийн эхний асуултандаа бүдрээд бүгд суудлаа сунаа гэсэн үг. Хэр ихтэй байна? Ихсэн ихтгэлгүй л юм л та. Гэтэ бодлоод байгаа гэж ирсэн. Тэгэхээр бүгдээ хамт А вариант зөв үү? Б вариант зөв гэдгийг хамтаа сонсцгоё. Зөв хариулт. Б хөлбөр юу? Тэр сайн бичдэг. Баяр хүргэе. Зөв хариулт Б вариант байсан байна. Тэгэхээр А хөлбөр дээр сонгон зогсон сурагчид байна. Та бүхэн судлаа сууна. Яг одоо бүгдээ хамтдаа эхний үеийн 2 дахь асуултыг хамтаа сонсцгоё. 2-р асуулт. Нэр үгийг заасан асуулт аль нь вэ? А. Ямар. Б. Яаж. В. Хэн. 5 4 3 2 1. За эхний үеийн 2 дахь асуулт бол нэлээд амархан асуулт байх шиг боллоо. Тийм үү манайхаа ер нь бол за манай ээж гэсэндээ сонгосон вариантандаа ихтэй байгаа тий. За энэ дээр бол ихтэй байгаа шүү дээ. Тэ? Ихтэй байгаа. Өдөр хамтдаа зөв хариултыг сонсцгоё. Зөв хариулт. В хөлбөр юу? Хэн?
Ари одоо 1-р үеийн 3 дахь асуулт. 3 дугаар асуулт. Монголчууд байгалийн ямар үзэгдлийг луу унжих гэж ярьдаг вэ? А. Хуй салхи. Б. Шорон шуурга. В. Угалц. Арга асуулт ойлгомжтой юу? 5 4 3 2 1. За, 3 дахь асуулт маань ер нь бол байгаль цаг уурын тухай асуулт байлаа те. А хөлбөр яг зөв гэж бодож байна уу? Тий. За, аав ээжүүд нь ер нь энэ талаар ярьж ирсэн эсвэл эмээ өвөө ч юм уу яг нэг байгалийн цаг үзэгдлийг яг нэг иймэрхүү ингэж нэрлэгдээ гэдэг талаар юу сонсч ирсэн үү? Нэг хөдөө нэг амралтаар очиж яхад нэг өвөө мэ тэгээд тий ярьж исэн хоорондоо. За, тэгвэл бүх сурагчид маань А хөлбөрийг зөв гэж бодсон байна. А хөлбөр зөв үү? Буруу юу? Зөв хариулт А хувилбар буюу хуй салхи. Баяр үргээ сурагчид маань зөв хариулт А вариантыг сонгосон. А хариулт зөв хариулт байлаа. Баяр үргээ. За сурагчид маань 3 дахь асуултанд тун амжилттай хариулсан. Харин одоо эхний хэсгийн 4 дахь асуулт. 4 дугаар асуулт. Шар тосыг шарж болдоггүй. Хар усыг өрөмтүүлж болдоггүй. Хайр элсийг яаж болдоггүй гэдэг вэ? А. Хийсгэж. Б. Нүхлэж. В. Цоолж. 5 4 3 2 1. Харамсалтай юм а бүгдээрээ Б дээр очиж зогсчихъя. За яг одоо асууя. Б хөлбөртөө эргэлзэж байгаа хүмүүс байна уу? Эргэлзэж байна уу? За би тэгвэл яг эргэлзэж байгаа сурагчдаа яг вариантаа солих боломж олгоё. За нэг сурагч маань одоо хайр элсийг цоолж болдгоо гэд өөрийнхөө вариантыг солио. За нилээд хэдэн дагаа явчихв яг өөрсдийнхөө бодол үнэн зөв байв уу? Би бол А гэж бодож байна. Биш үү? Одоо миний талд орох сурагч байна уу? Байхгүй юу? За. За тэгвэл яг одоо Б юу? В юу гэдгийг бүгдээ хамт сонсцгаая. Зөв хариулт Б хариулт буюу нүхлэж болдоггүй. Баяр үргээ зөв хариулт Б хөлбөр байсан байна. За тийм манайд байж л та. Цоолж болдоггүй гэж сүүл рүүгээ Б вариант руу гүйсэн бэ. Ер нь бол хэр ихтэй байсан бэ? Үгүй ер нь одоо илс юм чин цоолж нүхэлж болно гэхээс биш цоолж арай болохгүй ах гэж бодсон. Илс юм чин. За. Хайд мэн ягаад яг өөрсдөө бодсон уу эсвэл найзаагаа дагаад В вариант дээр хүрээд ирсэн үү? Найзаагаа дагаад явсан. Найзаагаа дагаад. Найзаагаа дагаад явсан. Хэр сайн найз шин бэ? Манай анги хөхт. Итгэдэй шүү. Үгээ сайн ер нь сайн сонсоогүй хайлмаг сонсоод тэгээд Хайлмаг сонсоод оо. Юуг нь хайлмаг гэж сонсчихвоо? Хайр элсийг яаж болдоггүй вэ гэдэг асуултан дээр хайлмаг гэж сонссон юм уу? холбож сонсоод тэгээд мэдхгүй. Амд эргэлзээ тэгээд сонссон. Жохо өсөд байгаа мөг юу юм бэ? Айгуу зүгээр. За. За 3 асуултандаа бас хэдүүлээ бас эхнийх үед тун амжилттай хариуллаа шүү дээ. Тэгээд та хэдаа бас баярлалаа. Найзууд бас хэмжээд алга тушаа төхөө. За мөн зөв хариулсан сурагчдаа бас баяр хүргэе. Эхний хэсгийн 4 дахь асуултан дээр за манай 25 сурагчдаас эдгээр сурагчд маань асуултандаа амжилттай хариулж үлдсэн байна. Одоо бидэрт ерөөсөө 6 асуултнаас 4-т нь бид нар зөв хариулсан. Тэгэхээр одоо цаана нь 2 асуулт үлдсэн гэсэн үг. За найзууд нь байна уу? 2 асуултандаа бас амжилттай хариулсаг алга тушаа төхөө. За эхний хэсгийн 5 дахь асуулт. 5 дугаар асуулт. Алганы хонхорхоо хазах гэж юу гэсэн утгатай үг вэ? А. Хоосон мөрөөдөх. Б. Гинтийн аз дохих. В. Муугар хэлэх харах. 5 4 3 2 1. А вариантыг манай сурагчид бүгдээрээ зөв хариултаа гэж сонгосон байна.
Гэтэ алганы хонхороо хаацгах шиг нөгөө нэг хазаж болдог мод гэдэг шиг гинтийн хааз маз тохиолдол ер нь бол бас тэг шилдэг шүү. Энэ нэр үнэн шүү энэ. Гинтийн хааз тохиогоор ингээд хүмүүс чи гар мараа ингээд хазаад байдаг үстэй. Алга малгай ингээд хазаад байдаг үстэй. Тэгэхээр бас гинтийн хааз тохиох үеийг бас тий алганы хийгээ хазах ч юм алганы хийгээ хазвал гинтийн хааз тохионо гэж бас ярьдаг шүү. Вэ хариулт бас зүв байж магадгүй шүү. Яг уу нэр итгэлтэй нөө. Итгэлтэй байна, итгэлтэй. За тэгвэл А хариулт зөв үү буруу юу? Зөв хариулт А хөлбөр буюу хоосон мөрөөдөх. За яг одоо эхний хэсгийн хамгийн сүүлийн асуулт. Хэрвээ сурагчид маань энэ асуултанд зөв хариулах юм бол бүгдээрээ 2 дугаар үеэргөө орно гэсэн үг. Буруу хариулах юм бол энэ үеэсээ хасагдана гэсэн үг. Эхний хэсгийн хамгийн сүүлийн асуултыг бүгдээр хамтдаа сонсцгоё. 6 дугаар асуулт. Ж нөхцөл ямар үүрэгтэй вэ? А. Төгсгөх. Б. Зэрэгцүүлэх. В. Асуух. 5 4 3 2 1. За. Тун харамсалтай байна. Гүү юу? Би таад санал болгоё заяа. Би бол А гэж бодож байна. Яваач. Ирээч гэсэн өгүүлбэр чинь одоо ч ингээд өгүүлбэр төгсөж байгаа юм өстэй. Чи наашаага ирээч. Та нар наашаага ирээч. Биш үү? За сурагчд байна. Б хөлбөр бол хамгийн зөв гэсэн хариултыг сонгосон байна. Б хөлбөр зөв үү буруу юу? Хэрвээ буруу байх юм бол сурагчд байна эхний хэсгээс бүгд яах нь вэ? Хасагдсан шүү дээ. Итгэлтэй байна уу те? За. Би хариулт зөв буруу явдаа сонсгоё хариултыг. Зөв хариулт Б хөлбөр буюу зэрэгцүүл. Баяр хүргэе. 25 сурагчдаас манай хамгийн эхний үеийн 7 сурагч байна. Ялагч болж 2 дугаар хэсэг рүүгээ ороход бэлэн болсон байна. За ялагч болсон 7 сурагчтай бүгдээ авас баяр хүргэе. Тэхөө. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Icemark. Өнөөдрийн нэвтрүүлэг маань нийслэлийн 105 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид маань оролцож байна. Тэгээд 105 дугаар сургууль дээр ирлээ. Ер нь бол айгүй багш нар нь айгүй яасан ч сурагчтай айгүй дэмждэг. Одоо яг энэ нэвтрүүлгийг бас багш нарын тийчээс үзээ сууж байгаа шиг байна те. Тэгэхээр өнөөдөр одоо яг оролцож байгаа найзуудыгаа бас сурагчтай тэгэнгүүтээ тэнц сууж байгаа одоо багш нарыгаа 105 дугаар сургуулийг бас ингээд нэг хамгийн гоё 3 үгээр тодорхойлж хэлээч гэвэл яг юу гэж хэлэх вэ? Хариуцлагатай. Шудраг. Хөөрхөн. Хариуцлагатай, шудраг, хөөрхөн бахнаа манай 105 дугаар сургуулийн. Ингээд нэвтрүүлгийн маань 1-р үеийн 2 дахь хэсэг эхлэхэд бэлэн болсон байна. Бүгдээ хамтдаа хамгийн эхний асуултаа сонсцгоё. 2 дугаар хэсэг. Эхний асуулт. Би чамайг харсан өгүүлбэрийн тусагдхуун гишүүн аль вэ? А. Чамайг. Б. Би. В. Харсан. 5 4 3 2 1. Зөв штэ. Вэ хөлбөр дээр мэдүү татамаар л. Зөв штэ. Тэгэлгүй яах вэ? Бүх сурагчид маань А хөлбөрийг сонгосон боловч 2 сурагч маань В хөлбөрийг туйлын зөв хэмээн зогссон байна. Та хоёртаа баяр хүргэе. Зөв хариултыг сонгосон байна. А хөлбөрийнхэнд хандаж хэлэхэд В зөв шүү. В хөлбөр бол харсан гэдэг хариулт байсан. Би чамайг яасан байх нь вэ? Харсан байх нь вэ штэ. Тэ нүдэнд тусаад би чамайг харсан байх нь вэ штэ. Тэгэхээр зөв хариулт бол В хөлбөр шүү. Хөлбөрөө өөрчлөхгүй манайхаа. Манай хоёр бол В хөлбөр харсан гэдэг бол миний талд байгаа тий. Яг одоо бүгд хамтцаа А хөлбөр зөв үү? Эсвэл манай хоёр сурагч сонгосон В хөлбөр зөв гэдгийг хамтдаа сонсцгоё. Зөв хариулт А хөлбөр буюу чамайг. Баярлалаа маш их баярлалаа. Эхний үеийн 2 дахь хэсгээр тун амжилттай бүтэрлээ.
Гэхдээ би бол хоёрыг энэ вэг сонгох гэж хэлээгүй шүү. Зүгээр санал бодгосон шүү те. Хөлбөрөө өөрчилж бас болно шүү. Сонголт бас байгаа шүү гэдгийг хэлсэн те. Багш нартай хандаж нэг үг хэлж өчлөх үү. Хичээгээрээ дээ өөрөө дээ. За май сурагч маань одоо багш нар маань бид нар бас хичээж байгаа шүү. Багш нар маань бас хичээгээрээ гэж бас хэллээ бас. За та хоёртоо баярлалаа. Эхний үеийн 2 дахь хэсгээс манай 2 сурагч маань хасагдсан байна. Тэгээд саяны 2 сурагч маань бас хэллээ шүү дээ. Бид нар бас хичээж байгаа шүү. Багш нар маань бас хичээгээрээ гэд бас та хэд байна өнөөдрийн дугаарт бас олуулаа ялахын тулд бас хичээгээрээ гэж бас хөтлөгч миний зүгээс бас хүсэх байна. Бас баяр хүргэе. Өөрсөндөө нэг алга ташаадах уу. За эхний үеийн 2 дугаар хэсгийн 2 дахь асуултыг хамтаа сонсцгоё. 2 дугаар асуулт. Монгол хэлний кирилл үсгийн цагаан толгой хэдэн тэмдэг үсэгтэй вэ? А. 1 Б 4 В 2 5 4 3 2 1 ямар тэмдэг үсэгтэй? Хатуугийн тэмдэг, зөөлмөд тэмдэг. Тэгээд 61 ямар ч 4 гэж санагдана. Б өдрийг сонгосон сурагчид маань ер нь бол 4 тэмдэг үсэг байдаг гэж сонгож огсон байна. Бусад сурагчид маань В хөлбөрийг сонгосон байна. Яг одоо зөв хариулт Б юу? В юу? Зөв хариулт В хөлбөр буюу 2. Яг одоо эхний үеийн 2 дугаар хэсгийн 3 дахь асуултыг хамтаа сонсцгоё. 3 дугаар асуулт. Үгийн тэргуунд орсон эгшиг нь дараах үед орох эгшгийг захиран зохицуулахыг ямар ёс гэдэг вэ? А. Эгшиг зохицох ёс. Б. Эгшиг захирах ёс. В. Эгшиг хослох ёс. 5 4 3 2 1 Б болон А хөлбөрийг сурагчид маань сонгож өгсөн байна. За тэгвэл зөв хариулт Б юу? А юу? Зөв хариулт А хөлбөр буюу эгшиг зохицох ёс. Нэгдүгээр А хөлбөрийг сонгосон сурагчдаа баяр хүргэе. Зөв хариулт нь А хөлбөр байсан байна. Нэгдүгээр үеийн 2 дугаар хэсгийн 4 дахь асуултыг хамтаа сонсцгоё. 4 дугаар асуулт. Учир жандсан гэж ямар 2 хэлнээс хоршсон үг вэ? А. Монгол манж. Б. Монгол энэтхэг. В. Монгол төвд. Асуулт ойлгомжтой тий? 5 4 3 2 1 В хөлбөр бол Монгол төвд гэсэн хөлбөрийг манай сурагчид маань сонгож авсан тий. Монгол манж биш үү? Учир жандсан. Энэ манж үг орсон шиг биш үү нөө? Аа? Биш үү? Учир дөм. Энэтхийг бас биш үү? А болон Б бас биш үү? За сурагчид маань өөрсдийнхөө хариултанд бүр итгэлтэй байгаа бол та. В хариулт зөв үү? Буруу юу? Зөв хариулт В хөлбөр буюу Монгол төвд. Баяр хүргэе сурагчид маань бүгдээрээ зөв хариултыг В гэж сонгосон. Зөв хариулт В хөлбөр байна. Баяр хүргэе. Нэгдүгээр үеийн 2 дугаар хэсгийн 5 дахь асуултыг хамтаа сонсцгоё. 5 дугаар асуулт. Өвчин багч өхлийн шалтгаан. Буян багч туслахын шалтгаан. Гал багч юуны шалтгаан гэдэг вэ? А. Түлэх. Б. Асах. В. Бадрах. 5 4 3 2 1 Сурагчид маань нэгдүгээр үеийн 2 дугаар хэсгийн 5 дахь асуултан дээр 3 хуваагдан зогссон байна. Аль нь зөв болоо? Зөв хариулт А хөлбөр буюу түлэх.
25 сурагчдаас маань 2 сурагч одоо хамгийн сүүлийнхээ асуултанд хариулахаар зогсож байна. За тэгвэл хамгийн сүүлийн асуултыг хамтаа сонсцгоо. 6 дугаар асуулт. Хавирхан сар хурган бантан алтан тариагийн үгс ямар утгатай үгс вэ? А. Холдмол утгатай. Б. Шилжмэл утгатай. В. Салмал утгатай. Хоёр сурагч маань хамгийн сүүлийн асуултынхаа хөлбөрийг Б хөлбөрийг маань сонгосон. Б хөлбөр зөв үү? Буруу юу? Зөв хариулт. Б хөлбөр буюу шилжмэл. Хоёр хүргэе. Нэгдүгээр үеийн 2 дугаар хэсгийн 25 сурагчдаас 2 сурагч маань ялагч болсон байна. Бамбарт бүгд дуртай. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэгт маань 1-р үеэс нийт 50 сурагчид оролцсон. 50 сурагчдаас маань 2-р үедээ тун амжилттай оролцсон 9 сурагч маань зогсож байна. За та хэдэ баяр хүргэе. 2-р үедээ бас та хэд байна бүгдээрээ бас ялагч болоосоо гэж хөтөгч миний зүгээс хүсэж байна. Яг одоо бүгдээрээ 2-р үеийн хамгийн эхний асуултыг сонсцгоё. 2 дугаар үе. Эхний асуулт. Тухайн хүний гадаа төрх, ажил хөдөлмөр, намтар түүх, дотоод мөн чанар, зан аж зэргийг тоочин дүрсэлж бичдэг зохиолын төрөл зүйл аль нь вэ? А. Өөрийн намтар. Б. 3 үеийн намтар. В. Хөрөг найруулал. Ихэнх сурагчид маань В хөлбөрийг сонгосон байна. В хөлбөр буруу байвал яана. Буруу биш. Зүг зөв. За В хөлбөрийг сонгосон сурагчид маань ер нь бол бат гэж байна. За А юу? В юу? Зөв хариулт. В хөлбөр буюу хөрөг найруулал. Хамгийн эхний асуултаас 2 сурагчид маань хасаглаа. За одоо цаана биднэрт 7 асуулт байгаа. Яг хичээхгүйдэд одоо хэдүүлээ ингээл багаар цөөрсөөр байгаад баг энэ 2 дугаар үеэсээ баг ялагч тодорхохгүй нуу. Тэгээ уг нь бол та би бас бөөндөө ингээд ялагч болчихосоо гэж хүсэж байна. 2 дугаар үеийн 2 дахь асуулт. 2 дугаар асуулт. Ямар өгүүлбэрийн өгүүлхэн тус бүр нь үүлийн эзэнтэй байдаг вэ? А. Зэрэгдсэн нийлмэл өгүүлбэр. Б. Угсарсан нийлмэл өгүүлбэр. В. Холбоо өгүүлбэр. За ихэнх сурагчид маань Б болон В вариантыг ер нь бол зөв шүү гэдэг А дээр зогсон сурагчид бас зөвлөж байна. Яг одоо А хөлбөр зөв үү буруу юуг хамтаа сонсцгоё. Зөв хариулт. А хөлбөр буюу зэрэгдсэн нийлмэл өгүүлбэр. За одоо 3 дахь асуулт. 2 дугаар үеийн 3 дахь асуултыг хамт сонсъё. 3 дугаар асуулт. Монголчууд өөрийн бодлого хүнийг юу гэж өгөөдөж хэлдэг вэ? А. Том толгойтой. Б. Салхинд хийсэх хамхуул шиг. В. Модоо барьсан. 5 4 3 2 1. Өөрийн бодлого хүнийг энэ чи өөрөө юм бодохгүй байсаар байгаа толгоон томорцсон хүнийг том толгойтой гэж ярьдаг байхгүй юу? Ер нь бол тэ манайхаа ер нь бол тийм биз дээ. Аль тийм гэж байгаа гараа өргөдөө манайхаа. Тийм штэ чи өөрийн бодлого өөрөө юм бодохгүй байсаар байгаа идэж усаараа тоглоом томорцсон хүнийг том толгойтой гэдэг байхгүй юу? За сурагчд маань Б хөлбөрийг зөв гэж зогсон байна. Б хөлбөр зөв үү? Буруу юу? Зөв хариулт. Б хөлбөр буюу салхинд хийсэх хамхуул шиг. 2 дугаар үеийн 4 дахь асуулт.
Дөрөвдүгээр асуулт. Төрөл үгнээс бүрдсэн хэсгийг олоорой. А. Хиймэл, хийц, хийлч. Б. Ургац, ургамал, урлаг. В. Хянуур, хянамга, хянагч. 5 4 3 2 1. Манай эдэн сурагчид маань ер нь бол хариултандаа ийм жоохон эргэлзээтэй байна уу? Эргэлзэж байна уу? За яг зөв сонсоод үзлээ бүгд хамтаа тий. Зөв хариулт. Бас вэ юу, биш үү? Зөв хариулт. В хөлбөр буюу хянуур, хянамга, хянагч. Дараагийн асуулт буюу 5 дахь асуулт. 5 дугаар асуулт. Нутгийн аялгауны үг аль нь вэ? А. Аршаан. Б. Алгинч. В. Тооху. 5 4 3 2 1. Алгинч гэдэг үг нутгийн аялгын юу биш? Биш хаа. Алгинч. Яагаад тэгвэл та хэд маань тооху гэдэг үгийг сонгон зогсгол боо? Нөгөө хоёр нь ямар ч хэлсэн биш гэдгийг мэдж байгаа болохоор. За нөгөө хоёр нь биш болохоор ер нь бол тооху байж магадгүй гэж бодоод вэ хөлбөрийг сонгосон байна те. За. Вэ хөлбөр зөв үү? Буруу юу? Зөв хариулт. В хөлбөр буюу тооху. Баяр хүргэе вэ хөлбөрийг тун амжилттай зөв сонгосон байна. Найзууд нь байна уу? 2 дугаар үеийн 6 дахь асуултыг хамтаа сонсцгоё. 6 дугаар асуулт. Ямар нэгэн дагвар нөхцөл залгаж болох үгийн бүтцийн хэсгийг юу гэдэг вэ? А. Үндэс. Б. Дагвар. В. Нөхцөл. 5. За манай сурагчид маань А хөлбөрийг зөв хариулт гэж сонгосон маань хоёр талаас бол найзууд нь бол В хөлбөр зөв штэй л гэдэг шиг байна. За манай эдэн сурагчид маань А хөлбөрийг хамгийн зөвөө гэж сонгосон байна. А хөлбөр зөв үү? Буруу юу? Зөв хариулт. А хөлбөр буюу үндэс. Ингээд өнөөдрийн нэвтрүүлгийн маань 2 дугаар үеийн хамгийн сүүлийн асуулт. Түүний онгор нүд, монхор хамар, урт туушин, уужим магнаа, навчин чих, том тавхайн, яхаарахгүй сайн бүхэн 10 шинж бүрдсэн гэрч ажээ. Гэсэн өгүүлбэрт ямар учраас таслал хэрэглэж байгаа вэ? А. Тоочсон олон зүйлсийн талаар зүйлээр ялгасан. Санаа бүрэн төгсөөгүй. Б. Тоочсон үгсийн хооронд орсон учрал. 5 4 3 2 1. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамгийн сүүлийн асуултыг манай сурагчид В вариант хэмээн зогссон байна. В вариант зөв үү? Буруу юу? Зөв хариулт. В хөлбөр буюу тоочсон үгсийн хооронд Баяр хүргэе. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань хамгийн сүүлийн асуултанд үлдсэн сурагчид маань бүгд амжилттай хариуллаа. Үндэсний өв соёл эхлээд эдлэгч Айсмарк. Ихэл соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилготой эхлэлний уралдаанд нэвтрүүлэг маань өнөөдөр нийслэлийн 105 дугаар сургуулиас та бүхэндээ хүргэлээ. 2 үеийн турш амжилттай өрсөн сурагчид маань өнөөдрийн нэвтрүүлгийн маань ялагч болсон учраас та бүхэндээ баяр хүргэе. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань ерөнхий ивент итгэгч ихэл соёлоо түгээн дэлгэрүүлэх Айсмарк маань бас хамтран оролцсон маань мөн Бамбар маань бас өнөөдрийн нэвтрүүлгийг надад бас хамт битлээ. Бамбартаа баярлалаа. Өнөөдөр нэвтрүүлэгт маань ялагч болсон сурагчид маань яг одоо энд харагдаж байгаа азын хүрдийг эргүүлээд өөр таарсан гарын бэлгээ авах нэ. За хамгийн ихний сурагч маань хавтаа хүрдээ эргүүлээ тийхөө. За.
Их соёлоо эрхлэн дээдлийн эхлэлийн уралдаанд нэвтрүүлэг байна. Өнөөдөр нийслэлийн 105 дугаар сургуулиас хүрлээ. Өнөөдрийн нэвтрүүлэгт маань хамтран ажилласан 30 жилийн түүхтэй Ice Mark мөн Бамбартаа бас маш их баярлалаа. Ингээд бүгдээ дараагийн дугаараар тун сонирхолтой асуултуудаар эргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй баярлалаа.